Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Бүрэн Монгол төслөөс санаачлан эхлүүлж байгаа эзэнтэй нь ярилцъя подкастын эхний дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Миний бие хувь хүний хөгжлийн чиглэлээр суралцаад багагүй хугацааг өнгөрөөгөөд байна. Энэ ч утгаараа Монголын хувь хүний хөгжлийн бестселлер номнуудын зохиолчдыг урьж авчирч тухайн номны талаар ярилцаж сонсогчид та бүхэнд хүргэх нь манай подкастын гол зорилгоо. Ингээд подкастынхаа эхний дугаараар бүрэн төгс миний эхлэл болсон хайрт ээжигээ урьж оролцуулж байгаа юм аа. Танд өнөөдрийн мэндийг хүргье. Баярлалаа чамдас өнөөдрийн мэнд хүргэе. За, тарган сайхан амарч ижээ нөө. За, манай ээжийг Нанцдын Норов гэдэг Увс аймгийн Давссам яриа тийм хүн байгаа. За, ээж хоёулаа сайхан чөлөөтэй явна. Тэгээд бити нэг сандраад байгаарай. За, тэгээд хоёулаа ярилцлага эхлэхээс өмнө би танд асуулт тавихаас өмнө та миний талаар дурсамжуудыг бас үзэгчтэй хуваалцвал сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За ядна сумын нэмлэг дараа очоод дэчин хоног байгаад тэгээд эмлэг дэвтэж ягаад күгэн гаргасан эмчизэд хоёр ихэр хөөхдөгээд байсан. Тэгсэн чинь аймгаас эмч төрч чадахгүй байгаад аймгаас эмчнэр хоёр эмчирж төрүүлсэн. Тэгээд төрүүлснээр дараа 5 кг 400 грамм хөөхд гарсан. Нэг нь яасан бэ гэсэн чинь хөөш наа чи хоёрын дайтай нэг байгаа үстэй гэд намайг тэгэхээр би гайхаад тагуулж ил. Хойд хүүхдүүд тийм том төрдөг байсан уу? Ах нь бас 4 кг гэдэн зурсан. Чимтэд нь 4 кг 200 гарлуу 100 гарлуу тийм гарсан. Тэгээд эмнэлэгт гипчсэн чинь луусан дагагдаг багш байсан. Тэгээд бүрэн төгсгээд уурхан дарга байсан. Тэд нэр надтай тоглоод надаас жоохон цаг нөх зажигдэг байсан. Тэгээд одоо күү гарвал миний нэрээр биний нэр нэгсэн нэрнгээд бүрэн төгс дарга тэгсэн. Тэгжсэн чинь тэг күү гарахаар нь тэгээд бүрэн төгс даргын нэгсэн нэр өгсөн. Тэр күнэ нэрийг. Тэгээд эмнэлэгт нэг 7 хоног үлчгээд сумын засаг дарга намайг гэрт хөргөөд Көнде гэдэг газар гэрт хөргөж өгөөд. Тэгээд байжгаад голуураа буусан чинь голуур өнөөгөөд бид нар 5 сар гараад 6 сарын нэхэр саалгадаг байсан чинь саалнаас нөгөө хүүхэд нийлх амарж тутарч утсан байсан. Магалж явдаар киний шалгах корона дарга чимэд гэдэг юм байгаад сүмийн даргадар оч ягад саалгаагүй юм гэсэн би саалаа нийлэхгүй хөттэй болоод ихэд 7 хоног хоцорчод саалгаагүй гэсэн чинь нэг норм дутчихна гэсэн. Нормын сүү 8 литр сүүтэй нэг юм 10 литр сүүтэй байсан. Тэгээд бит норм дутаад би төлөх юм байваа гэж одоо байжал гэнтхэн шалгалт сумдар ирсэн байгаа түүгээр явж яваад уурхан ажиллаар гарч яваа манад бүүгээд тэгсэн чи манад бүүчгээд таадах саалаа хаан салгасан гэсэн манайх биег нэлэхгүй хөтөө болоо саалаа салгаж чадаагүй гэгээд чимэд даргад гэлсэн чинь чимэд дарга юу гэснийг нийлэх үедээ хүн тэрийг хамгийн эхнээ учир саалгана штэ гэж хэлээд хариу яваа сумураад засаг даргад уулзаад саалгах гар болоо сургууль саалгах гар болчиход манай засаг дарга хурдж ирээд маргааш энэрэ малаа ялгаад маргааш өглөө шууд саалгараа гэд ирсэн. Тэгээд бид нэр тэн дээрээс нь би нийлэхгүй гэтэгээрээс гарч чаддгүй юм маань тэр малаа ялгаж саалгаад 6 сарын 20-нд бид нар нормынхаа төлөвлөгөөг 100% саагаад дуусчихсан. Хоцорч эхлээд 100% давуулан биелүүлж ирсэн байж тээ. Тий. За тэгээд одоо цааш тээж одоо тэгээд биер нь ямархуу хөөхтэйсэн тэрний талаар сайхан дэлгэрүүлээд багада нэг бадрлын 50-нгуу тэгээд нэг их үйлж бардгаа их бэдүүн биетэй хөөхд байсан. Тэгээд мемик хөөхдөг мемээс гарч өгдөг. 5 нас хүртэл би нам küçгөрлөгөө кокула цүлдэн
5 настай байтал ямаа саажсэн чинь мэмэрч когтгөөд болдгоо. Даржаага когчгээд амардгоо. Тэгээд нэг хал унт көлрээд ямаа саажаа тэлгчсэн чинь над уурлаад кепчага босаад нэг ямааг 2 мэм хуйлаг нь бүгдийн кокот тэр ямааг нь очиж аасан чинь нам сүү гарахгүй байсан. Тэгээд сүүнд их дуртай сүүл гэж яадаг дандаа. Тэгэхээр ер нь бага насны хүүхдүүдэд сүү шиг хэрэгтэй юм бас байхгүй юм байна да гэдэг нь. Сүү сайн. Цагаан идэн сайн. Тий. Маш их сүүн дуртай хүүхд байсан байна. Тэр бол одоогийн өнөөдрийн одоо надад бүх болоход манаас их нэмэр болсон байна да. Тэгэл ер нь цагаан идэ сүүлгийнхаар нам амар айраг гэсэн чих үүдэг. Цагаан идэнд маш их дуртай. Тийм хүүхэд байсан. Тэгээ багадаа аав нь бид нэр мал эргүүлэгчгээд наадамд явал наадам изэл сүүжатал гэнтхэн хойгон тугад сумынтэй ороод ирчихсэн. Хойгон талван өгрөөд гэчихсэн барилчид амд гарч ирж когтгороо дохоо яасан болов өлөөгөн тэглэ харсан чинь хойно юухэнд сумынтэй талван дээдэд байж. Тэгэл нэг амд бөкөн амд гардгахлаар нэг бөк 3 удаа гарчигдаг амд. Тэгэл тухайн үтний ээж юу байдаг гэсэн шүү дээ. Суманд 64 бүх өрөлдөг байсан. Тэгээд нөгөө 64 бүхэн гүйцэхгүй. Тэгээд хүүхдүүдийг ингэж жагсааж байгаа гаргадаг. Тэр нь бол жагсаалын хамгийн ихэнд очиж зогсчихдаг. Тэгээд унчаад дахиж эргэж ирээд хамгийн ихэнд ирж зогсчихдаг. Тэгээд 2-3 барилдаг байсан. Нэг амд 3 гараад ах нь ирэл авдаа нуурлаад энэ бэрэн төгсд уурлаад энэ чи 3 гарч яана ямар тийм юм байдам гэл. Тэгээд 3 дахь барилдаан дээр бажин кинэс канун жатхар хармал жаваад хэнэгчгөөгаа явж иддэг гэхэд бас. Тэгээд аймаг орж бэлтгэл хийх гээд тэгж ягаад бит хоёр зайндан мал эргүүлгдэг игээд л хагас сумын төвдөрхөн байлгаа 5 дахь авчгаад малаа нэргүүлгээд 2 өдөр малаа нэргүүлгээд авдаг игээд ирээсээ аймагөр явуулдгаа байсан чи битрэс нуугаад бэлтгэлхийн далимар битрэс нуугаад машин суугаад аймагаараа кичэл дурчсан байсан. Тэгэд одоо яг урсан юмыг тэр үнэн нараас көөлдөө юугээд тэгээд орхсон. Тэгээд ирэн багаас нь бөкийн зүрэг мөрөг их зүйлүүлж ирэн бөгт маш их сонирхолтой хөөхд байсан. Миний ээж чи одоо 6 сайхан хүүхдийг өсгөж хүн болгосон ийм хүн байгаа. Тэгээд та эртний ээж биднийг өсгөж хүмүүжүүлэхэд ер нь ямар зарчим барьдаг байсан бэ? Битүүрээр нь та нар хүмүүжүүлэхийн тулд биясаа дэшээ улсдаг сайхан хөндлөж маш зан даруйта харьцаа жөөлөн харьцаатай байтан гэж аав нэг загтаж байсан би загтаг байсан. Манай 6 хүүхэд бол ер нь бидний нүгээс гардггүй. Хүүхдэн загинж их цогтгүй. Экэцг бол хүүхдийн үр дээр маш их цайлгана. Маш их хоорондоо ам зөрөхгүйгээр байвал хүүхэд дүрээч хүн болдог. Экэцгэл ямар арын шигтэй ямар кептэй байна яг өр хүүхэд тийм арын шигтэй болдог. Яг үн та тэгэхээр нөгөө нэг далаа багшийн нэг сургаалыг яг яриад байна л да. Америкт нэг далаа багш хэвлийн бахуралд оролцож байгаад нэгэн сэтгүүлч асууж байна л да. Та одоо олныг одоо сургуулж хүмүүжүүлэх гинэ. Бид нэр одоо өр хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ гэд асуусан байгаа юм. Тэгсэн далаа багш чи өөрөө л зөв үлгэр дуурайл үзвэл хүүхд чи яг чиний тол гэж бод гэд хариулж ирсэн байд. Яг тэр санаанд орж байна л да. Би одоо ч гэсэн хүүхдүүдийн бэрээчүүдэн тэр хөөчүүдэн тэр. За та нар одоо бүгд л 3-4 хүүхэдтэй та хоёр ямар амьдралтай яаж байна гэдэгт нь та хоёрын дурны асуудал. Та нар хааж хорих юм байхгүй. Тийм учраас та нар хүүхдэд нь үлгэр дуурайч байтна. Хүүхдэд нь маш загин цогч болохгүй. Хүүхэд альбан болж иддэг. Тийм учраас маш сайхан дулгаан хүүхдэд сайхан хүмүүжүүлтэн гэж би загтдаг. Одоо намайг бүхий сонирхогчд маань намайг дэмжигчд маань чи жаахан ааштай бол гэдэг байгаа шүү дээ. Хитрхи зөөлдөд байна гэдэг байгаа шүү дээ. Манай ээж чинь одоо маш олон аваргуудыг төрүүлж гаргасан хүн байгаа. Ханигаа улсын аварга малчин болголоо, хүүгээ улсын аварга малчин болголоо гэд. Тэгэхээр энэ маллах ухааны талаар бас сайхан ярилцвал сонсогчд бас нэг содон байх болов гэж бодож л дээж. Малыг бол намар сургууг өстэй газар хариулж маш цэгаан цэвэр устай газар байлгаад тэгвэл мал тарах гэж авсан мал бол их ихэрлэмтгай. Бид нэр 77 онд
болж байна үү. 77 онд нэг ер нь манай мал ихрэлдэг. Тэгтээ тэгж их ихрэлдэггүй байсан. Харган Икэн гэдэг газар руугаад манай тэр системийн коллег биттэй газар байсанд манай ганцааран бүдэг. Тэгээ малаа хариулаад малаа маш их сайн тарах гэж авахуулаад тэгсэн чинь тэр хавар хонь 3 сард мал төлсөн чинь нэг өдөр 22 хойно төрхлаар нь 7 никр төржээ. Тэгээд 500 600-аад их төрүүлжсэн чинь төрсөн түүнээс 60 хойно никр төрөөд 120 хургийг би үүжиж мал эхийн кокула дээр нь нэмэгдэл хоолоор үүжээд 5 сар хүртэл нугаан цатлан өгөөд хоол өгөөд ямааг нь өглөө эрт тусаад ямааг нь ялгаа түүчгээд 3 цагийг ямааг нь саадаг. 3 наргамж ямаа саага 30 литр ус аваад өглөө хургтай малаа ялгаад өгчөөд körвөр ороод эргэнгээр нь бүх экран хөтөөгөөд 120 никр хург төөгөөд өрчгээд үүжэд нэг тасалгаа нүрэн хийдэг. Тэгж хойно ирэхлээр дандаа яг экюраар нь 2-2-аар нь тавьж өгөөд. Тэгээд ач тэр 5 тэр 120 хургийг би 5 сарын 20 дээр бүгдийн нугаан цатгаа мал хийгээд түүнээс л манай мал ичсэн. Тухайн үед нэг ард ирэх сонь дээр л юун дээр л ээж нэг тэр манай мал ихрэлж байгаа талаар нэг мэдээ гарцсан байлаа. Би нэг санаад ахын нэг сонь дээр гарцсан байсан шүү дээ. Тэр юу вэ? Малчин сонь дээр. Малчин сонь дээр. Малчин сонь дээр. Тэр нөгөө нэг уул нь ихрэлжээд гэж хэлөө те. Хойно гихтэл жарыг ихрэлж байгаа юм чинь. Хажууд нь яман 30-40 ихрэлсэн. Тэгээд ирэн тэр ихрэлтөлийг би нэг өдөрт гэртээ нурдгаа. Ээж манай нэг өвгнээ ээж байсан. Над цай боовыг körүүд авчирж явдаг. Хашаанд авчирж явдаг. Гэрт урдаг чөлөө байхгүй харин. Тэгээд мал ирэн нийлх төлөө өчи барих юм бол ийм цэрэн газар körүнд байсан малыг энэ өчгийг гэрээр оруулдаг. Шууд пүндэнд нь хашаанд нь амбарт нь те. 8 цагаар 6 цагаар тараа хийгээд тариад тэгээд 14 хоног ямар хоолдод нийлх хург нь бусдаг байсан. Тэгээд 14 хоног ямар хоолсон хург нь бүх өснө унаад яг күнэгаар шиг болоод тэгээд би хашгаар сүү намтаа хулаад бүжэр сүү намтаа хулж ээжин хөлдөг байлаа. Төлийг хөлдгөө байл ирнэ. Украин туглыгаад баасалда таврыгаад татаад муудад яг өгкэн даваандар гүрэн цуцар 500 грамм эрэнгэр шахаал босгочдаг байл. Тэгэл малуулал явчихдаг. Би багада бас санахын тэгэл аав таяр чинь хавар цас соохор цастай байхад чинь гарч хоноол малаа ман чоноол намар цас хортолтой гэж харин гадаа хондог байсан. Хулгаатай болоод тэгжсэн үү? Манай нутаг хулгай ихтэй болоод манайх нь адуу ихтэй болоод хулгай ихтэй болохоор хашгаал тэгж хоноол Украиныг л манаа л эргүүлээд шүпэн түшвэрэ хондог байсан. Тэгжсэн чинь гадаг үйжсэн чинь нэг нуха хутсан юм. Тэгээд би төг туусан ч хойгоо нэргээд игээд дэлт Украиныг хотан битний эргэчгээд ураа кэптсэн чинь өглөө тэгээд ураа кэптгийжсэн чинь адууг нь эргэсэн чинь аргамчтай морин алга. Аргамч ширчгсэн морин байсан. Өвгөн дор жирät аргамчтай морин алга яасан болов гэсэн нөө бура дотор идж байгаа л гэв. Өглөө босоод ирсэн чинь Украин юмлаад туулсан чинь 20 хэдний нөхөр дутаа. Тэгээ 20 хэдний нөхөр дутгаар нь зэрэг өвгөн хуйлын Украин туулчгээд адууг нь данхраасан гаргасан чинь аргамчтай данхартаа адуу гаргадаг ячаад загт нь идчихсэн аргамчтай адуу аваад төсөрхөн тасархаг хөвчсэн Украин 20 нөхөр көөж явуулсан байна. Тэгээд туваагур. Тэгээд манай өвгөн көөлдөд ороод тэгээд харин Украин тал өртгийг авсан. Туворч. Тэгээд нөгөө нэг юу дэрэлж унтдаг байсан. Тэгээд тэр уранха мэдэгсэн ч мэдэгсэн чинь нөгөө байцаалд өгсөн. Таслуулсан чинь адуугийн гаргадаг гэдэг нь чатсан гөөлөө. Тэгээд ячгээд Украин авлаа. Нэг юм гарч сэрүүн байгаад байгаа болохоор. Хүмүүс нь сэрүүн байгаад байгаа. Хүн гарч яваад ишгрээгүйгээд ирэасаа унтдаггүй. Тэгээд нам бошгоо болоод өрцөө хамаадгүй гээд Украин таслалаа гэж мэдгэлээ өгсөн гэдэг. Тэр та нэг юм дэрэлж унтдаг байсан байгаа. Тэгээд бид гадуу унтгараа нэг юм нарийнхан муудандар саваа мава нэг нарийнхан муудандар төмпөнийгээ тавиаконда тавиад дээдгний юм задгаа тавиад унтахаар маш их холын чим авдаг. Би дандаа тэгж унтдаг. Тэгээд би хажуугийн малч нутгэлдэг байхгүй. Та нар
мал алдлаа гэдэг нь яагаад алдаад байд юм бэ? Түмхэн тавиа кептгалаад хаан жасын ямар чимээг алддаггүй шүү гэгээд тэгэхээр гоо ямар элдэг юм хэлдэмтгэд намаа дооголдог бас. Морины туурай хүртэл сонсогдно. Амар хол сонсогддог. Тэг гадарт. Түмхэнд. Би нэг санахын ээж одоо манайх цуслан дээр байхад нэг гэр буудаад тэг чин бид хүүхдүүд бүгд байсан. Тэгээд игээд унтчихсан чинь сөөгээд би унтахаараа 90 сэргийг унтдаг байсан. Нохоо хуцаад байх юм. Тэгэд нохоо хуцаад байхаар нь өвгөнд хэлээд энэ нохоо хуцаад ана гаралгүй болохгүй байхааг гарсан чинь манай хуурдахгүй гадаа буута гадаа гэрийн иргэдэн байсан. Унтчих. Тэгээд би зайндаг эрт унтж унтдаггүй хүн болно. Гарсан чинь бүх мал яг хотондоо чистний байна. Тэгээд игээд хараадасан чинь хоёр өхөр яг зэлийн дуудаадаг дор зогсноо. За энэ өхөр дотроос хоёр өхөр яга босдог үлээ. Кептарын байранд байдгүй гэж удаад кембэ чи гэсэн чинь урдаас нь надыг буудаад. Тэгсэн чинь күн эргэлгүй яг хариу боксаар нь урд юм байл. Боксаар нь ороод ирснээр нэр шүүгэлдээд. Тэгсэн чинь хоёр мөйтэй хүн нам буучаад уралдаад хашаан цаад өрөөд удлаа. Тэхэрэн зэрэг манайхс бүгдээр нь босоод бүгдээр нь шүүгэлдэл нэг акул күн араас буу тавьсан чинь хариу буудаад 7-8 буудалцаад. Тэгээд буудалчаад манай өвгөн манай том хүү хоёр яваад застаа ороод мэдгцэн чинь манай тагнуулд аймгийн тагнуулд мэдгцэн чинь аймгийн тагнуул маань Урсын тагнуулд мэдгч. Тэгээд өглөө яг 4 цаг үйл жатал Урсын тагнуул ирээд. Тэгээд намайг та яаж нэг хэлмэр чин тэрсэн. Та яаж яагаад ийж ийм юм болов гэсэн чинь би гэрээс гараад яг ийгээ 3 алхсан. 3 алхаад ийгээ зогсчаал гэнтхэн кем гэлөв битэг над хэлсний үтэр тэгсэн чинь урдаас буутсан. Тэгээ буутахад нүүр халууд үйд юм байл өшөө мэдсэн гоо гэсэн чинь гэрээр ийгээ шуп дүннаар ийгээ тооша буунаас мунгараад. Тэгээд түүнээс хойшоо тэгээд тэр Урсын тагнуулын нэг хүн ирээд бос зогсч намайг 3 алхуулаад зогсаачаад бууган барьж яваад нэг хараад дахиад суужаад нэг хараад хөө та ямар тэр хэлмэр чинь гэж та ямар астаг юм бэ метр авчирчгээд хорхон сантал танаа өрөө дээгөр өнгөрсөн байна. Тэр хүм маг зогссон бол та байхгүй гэж яах юм. Тэгэж ятлаа өглөө 11 үйл жатал манай аймгийн тагнуулаас ирээд. Тэгэл битэн яасан тэр застаа цэргүүдэн бүгдийн босход турдахулсан. Тэгсэн чинь тэр цэргүүд нь нөөрмө цэргүүд гараад унтчих. Өөр яг сайхан цаажатал 2 мөртөө хүн турын таслаа хажуугаар нь гараа явуучих. Турын цаад идиотлын цэрэг өсч. Тэгээд баригдлгаа явуулчихсан. Ер нь ээж тэр үед хулгай маш их байсан. Сумын хүмүүс наашаа одоо Төвийн аймагуд руу маш их шилжижсэн юм шүү дээ. Харин тий. Тэгээд тэр их хулгаанд тэгж байжснээс шилжээд амар амгалан газар ирээд амьдарч яхаа болдгүйсэн. Нүтгэн хайж яаж гарах үдэ гэгээл тэгэл нүтгэн татагдал байгаад төлөөд тэр. Цаал манад байгаа юм байна та. Нүтгэн яаж хаях вэ? Тий, яг манай давсамчин болохоор одоо яг хил дээр байдаг. Та гэж чинь одоо 500 метр манай. Тий, манайх ч одоо ямар хилчин гэж өвдөг лээж туслах хилчин билүү? Туслах группийн гишүүн. Туслах группийн гишүүн. А хилээ бас давхар маналцаад явдаг. Ямар нэгэн асуудал гарвал манай бүгд л гарахад биелнэ. Манайх нүсэд яг бүгд гараад хайдаг. Жохон байх санах юм. Манайхан чинь тэгээд өглөө 8 цаг болж байхад бөөрөн дээр бууж идэг шүү дээ. Шүнжигөө нүгээд. Тэгээд жохон хөвгт бид нэр унтмаар байдаг. Тэгээд арганд тавьж явал явдаг. Тэгээд өглөө босоо сайхан нүгээ тэгээд өдрөөрөө нүгэд очиж болдгоо л байсан юм бах та. Манайхан хүсний зүрээс 2 цагт атаагаа начаад 2 цагт яг бүүрнээс хөдлөл өглөө 8 болж яхад Өвширэг гэдэг газар бууж ялв. Тэр орн чинь 20 орчим километр байгаа хаа. Хөргөж ором 30 гэдэг байдаг. 30 гэдэг километр газар нүгээд. 30-40 км байдаг. Тэгтэл бид үр малан туугал би мал туугал өвгнат цагтлаа. Шөнө 2 цагт нүүж байгаа тий. Шөнө 2 цагт нүүж байгаа. Сөө 2 цагт 6 тэм ачаад нүүдэг. Тэгээд түүгээр нь ачиж яваад нүүгээ малан туугал тэгэл хоёул 8 цаг бол сайхан өрүүлж атла Өвширэг сумын төвийн дуудад буучгал. Тэгэл тэнд нэг амрал хонжавал дахиад нүүгээл гол намар зинхөө өртгөрчээл. Одоо ингээд манай аав бол маш их яруу хүн байсан шүү дээ. Ер нь ажлыг өдөрт нь амжуулдаг. Тэр чанар бол одоо манай том охт байгаа. Улаанбаатар орж ирэл аав манадаас нэр золгочоод маргааш нь очоод
давс сумд хөдөө гарцсан байх жишээ нэ. Бараг нойр хоолгүй ингэж явдаг. Энэ тэгэхээр бас удамшил байна да тий. Удамшил. Би тэр бол ерөнхийдөө та нарыг бол хөдөө байгаад баргатар кино минь янз бүрийн тоглолт моголт ирдэг сумын тоглолт моголт дахиад зэрэг аут нь үзүүлдэг. Та нарын насан болоогүй байна. 9 насны болоогүй байна. Тэвэн дөрхөн яг архлаад мориныг атхын үсэнд хөргөж үе гэж хэлээд үзүүлдэг. Ерөөсө кино үзүүлдэг байсан шүү дээ. Би нэг жоохон байхдаа амар гомдож үлээ. Саахалтай айлын хажууд гэрний кино гарч яхад оруулдаг. Насантан болоогүй байна гэдэг. Би нэг амар гомдож үлээ. Намайг нэг жоохон байхад манай ангийнхан зугааллаа. Тэгээд би хөдөө гэртээ байсан. Манай ангийнхан намайг авч явах гэж надад захиа бичиж. Захиа авч ирэхээр захиаг нь ууших гэжсэн чинь ээж аваа гал руу хийцэн. Ерөөсөн 1 минут өнгөрүүл дахиад зам дуустах тийм хугацаа байхгүй учраас цаг хоосон өнгөрүүлж болохгүй гэдэг аав нь дандаа тэгж загтаг хэлдэг юм бас эднэрт гэдэг хөвгттэй. Киноз жоохон өрөнд унтаад амархлаа чиний цогц чинь амраад маргааш өглөө эрт маланы үсэнд гаргад юм гэгээд. Тэгдэл тийм закаар дандаа загч хэлж яадаг юм байсан. Төгтөн чи би гэж нэг үрлдгөө зүгээр закгаач биш. За тэгээд одоо юу яасан яаж одоо хөвгтөдөө хүмүүжүүллээ. Эд зэрэгтэй хүргэлээ. Одоо тэгээ ач зээнэрээ одоо бүгдийг бас ингээ хүмүүжүүлээд эд зэрэгтэй хүргэж байна. Тэгээд ер нь хөөхд ач зээ хоёр нь алинд нь илүү хайртай байна ер нь. Адилхан гарсны юунаас гарсны ирдэд адилхан л гэргүүг. Тэр нь тийм гэж. Төрсөн хөөхд ач зээ хоёрын тэрсэндээ нүлүү биш байдаг биес гарсан болохоор тэгээд дараа нэг ач зээнүүд яг л адилхан ундэш. Та бол одоо залуу насаа маш их хөдөлмөрийн дунд өнгөрөөсөн. Тэгээ өнөөдрийг хүрч байна. Тэгээд магадгүй таныг одоо нэг хэдэн жил ухраач гэдэг ч юм уу уцаага залуу насны дээр ч аваач тавья гэвэл одоо та яг юу хийж битэх байсан бол гэж боддог вэ? Би мал дээр бол ёстой чи стил байна. Яг л залуу нь яаж мал жасан тэрийг яг л мал. Бусаал мална. Малдаа хайртай баг. Мал. Эсэм бол нанх түүнээс л амьдрал залгасан юм чинь. Одоо 5-6 хүүхэд төрүүлээд одоо бүгдийн көмгөөд тэр бүгдийн амьдралын захтаатуулсан одоо өрхөөхтэн сайхан өөрийнхөө сургуулиар көмгийж цааш амьдруулах хэрэгтэй. Би одоо 6 хүүхдийн көмгөөс нь ач зээнэр гэж одоо 30 гарч юм. Тэглгүй яах вэ? Одоо зээгийн хүүхд өрөж чашдаг л. Одоо хайрхан баг сайхан наслээ хайрхан. Та ер нь ач зээнэртэй ямар сургуулийг илүү захиж байна? Эдэн сайхан зан даруйтай байтан цагаан маш хүн барьж хөдөлт кичалан гэсэн цагаан алдлогоо барьж китлэн гэгээл закаалаа тий. Хүүхдүүдтэй. Та ч нэрээ залуу насндаа жимсний станцд ажиллаж байж? Би чинь 16 та жимсний станцд 7 жил ажил хийгээд. Тэгээд 7 жил ажиллахдаа яавлаг хураасын яавлаг хилж авдаг. Тэгээд түйжнүүдээр юу тараадаг. Тийм 7 жил ажил хийсэн байтал тэгээд амьдрал хөдөө сунгагдал тэгээд хөдөө ажиллаа нуркал хөдөө гарсан. Аймагт бол жимсний станцд бүх төрлийн жим сургадаг байсан уу? Бүх төрлийн жим сургадаг, тарай тарьдаг, тэгээд хөнснөө нугаа тарьдаг байсан. Бүх төрлийн яавлаг, дарны итгэл, усан үзэмл яста бүх төрлийн жим сургадаг. Арай гоё байсан. Тэгээ бид нэр намаршаад ирхаар хадлан өвсөнд бүгдээрэн гарна. Бүгдийн чаддгоог нь чаддаг хоёр хүн дунд дөрвөлөл колонт хайрлуулсаа гэгээл төлкөл явуулдаг. Тэгээд хадлан. Тэгээд би бол хадлан бол сайн хаддаг байсан. Би аавдан бол шүпэн хадлангийн бөөрэн хадж өгдөг байл. Нэг сонирхолтой түүх ярихад миний дээдлийн эгч чинь нөгөө манай наада миний дээдлийн эгч бидгэрийг тухайн үед хүмүүс ихэр гэж ярьдаг байсан. Тэгээд сүүлд Балжинэн багш маань манад очиод тэгээ манай эгчийг харсан аав руу чи мань тэнийг хүнээ гэдэг аавыг яасан гэсэн чинь нэг дэлхийн аваргыг малчин болгоцсон байж тээ чи гээд. Бас л мундаг том биетэй байсан шүү те. Харин манай наада 10 жилд байхдаа
хүргэахынтэй байлаа. Тэгээд өсвөрийн барилдаад дандаа төрүүлээл мэдээл аваад очдөг. Тэгээ би чинь 8 дугаар ангид байхдаа метр 92-тэй хөвгт байсан шүү дээ. Тэгээд хүргэх нэг том юм хідэн жоохон хөвгт дарж унчаад медаль авч ирээд байхыг гэлээсэн. Тэгэл би чи айгүй их шар газоон шарлахын тэгэл нэг өдөр улс аймгийн цолтой хөвчтийн барилдаан болоод тохойд тулгаа зааныг хаяад шивгийн дөрүүдэлдээд тэгээд хүргэх хатараа одоо би таныг юу гэж хэлэх чи харнаа гэж медаль аваад орлоо. Тэгээ хүргэх дээр ороод хүргэхинд ороод сууж исэн. За барилдаан болов уу гэж байна. Тэглээ. Том бөхчүүдийн барилдаан боллоо гэж тэгсэн. Яаж барилдав уу гэдэг тэгэхээр дөрөв төлдлээ гэл тэглээ. Тэгсэн чинь. За хэнийг хаяа уу гэл тэгж. Тэгэхээр тулгаа зааныг хаялаа гэж би чи нэг жаахан томхон суулаа штэ. Тэгсэн чинь бодож яснаа. Ахын дөө тулгаа зан тэгтлээ муудцсан юм уу гэ. Яа одоо утгаар дандаа намайг дарж ясан байгаа хөө. Тэгээд аавны хүүхдүүдээ нэг гэмжүүлээд яахаар нааша цаашаа ямар нэг юм явахтул мөнгө төгрөгийг өгдөг. Ирээсээ туута. Энийг байнэлгээд арслан аваа явахад өглөө босчоод ахт нөчө гэлж юм нүг нэг. Яах юм кэргэгээд энэ тэгжээд ахт нөчө гэлсэн явуултан гэж. Тэгээ явуулдаг төрөөд нэг машин дахна явчих машин дайна. Туу машин дайсан шүү дээ. Гал гаргаж туу машин дайхаш гээд ахын тэгсэн чинь өглөө босоо юусан чинь 50,000 цаас өгöd. Ахын уурлаад аавдан 50,000 цаас наат яаж байнөлгөө явдим явар гэдэм гэж мөнгө өгтөн. Дахиад нэг 50,000 цаас аавна. Гаргад 50,000 цаас гаргаад өгсөн чинь авдэрдэр тавьчихад гараа явж утсан. Тэгээд ирээсээ хүүхдээ ирэн мөнгө нэг өгдөггүй харуулдаггүй. Наам туута. Наадах чинь багаасаа юм хийж сүрэг. Их өгвөл их өгснээр гэрээр шикэр авал идэл юу ч хөгөл сүлд нь мөнгөн болчиход байдаг. Амьдралгүй юм болд юм баг. Гэгээд аав энэ гэдэг бас. Одоо бодоод ахаар яаста амар гоё гэлж амар сайхан сургаал өгчээсэн байна гэж одоо боддtiin би. Ер нь тэгээ та хоёр яагаад миний барилдааныг үзэж чаддаг юм бэ? Харж чаддгүй мөн харахаар нэг л биш. Хоёул битэр яада нэг барилдаан нэг очиад хоёул нь уцаар очиад барилдаан эхлэх болоогоо харна хажуугийн гуунзан дороо сүлээ. Суугаадасан чинь нам байдгүй. Тэгж ятлаа барилдаан эхэлж яанаг. За одоо хоёул хаагур өцөө яг левлх нүгдэ дороод тэгт насан дэлгэрүүл одоо бүр моног. Насан дээр чинь. Тэр гуунзан дороо гарсан юм. Тэр гуунзан дороо гарсан чамд очиж хэлчихсэн байсан байл. Тэгс би тэр хэлээгөө гэж одоо нууцаар үзэж байгаа юм шүү дээ. Нууцаар нүгдөө яваад эргээд түгэндээ нэг 3-ийн сандал дээр үл очиж үлээ. Суусан чинь хөхтөнгөрөө барилдад авахтар нь яг төг дээрх хажууд ирдэм сан. Давангот хоёул нэг сандал доод ирж. Нүгдэг. Яаста. Тэр барилдад дүүсэл хоёул нэрт зидэрсэн биш. Босдог их босч болдог. Нэг л удаа тэгж барилдаан нөшөө ирэн барилдаан хийдэг. Тэгээд тэр наадам дээр чи төрүүлээд аавтан битүүр хоёул нэг сандалдар суугаалаасан байдгүй. Нэг хүүхдэр чи хүлээжэт сүүжэтэн гिचгээд явж ирсэн. Доошороо хоолн дурсан юм, доошороо явж удаа. Хүлээ олтонд орд юм шүү. Тэр нэг төрүүлсэн бөхчүүдэд цаана хүлээ авч. Тэгээ хоёул шахам сүүжэж нэг юм гарч ирэхээр тэгээд явж ядилаа. Битүүр ажигтай энэ өрөөд яврам гэдэм болов гэгээл хоёул нэг насан суралцуудаг. Мэдхгүй. Тийм аав жирмэнс сүүлд одоо заалан талэрж барилдаа үзчихсэн баг. Тэрнээс намайг жоохон байхад бүр огт барилдаа үзэж чаддгүй. Яагаад ялангуяа улсын наадам болон бусад барилдааныг бол бүр үздэг байсан мэт дээ тий. Аав чамаг улсын орчлон авчихт аав чинь хариулаа явж утсан би Украин саасан гадаа сууд. Зүрхтээ юуган бүгдийн хураач гсэн байдаг манайх. Ирэн барилдаан харддаг. Манай кöyнэхэм хажуудад тэднэр зүрхттэй байсан. Би тэгнэ морч харддаг. Яг харахаар яах вэ? Мэдгүй наад идэн көлдрээд юм байна. Тэгээд яасан чинь хажуугийн сахалтай алын улсууд хаа тэддэ улаа гэгэл ирдэг. Тэгэл
жаажаа гिचэл би микрозаагаал гадуур түлээ ус хамаалнам гэртэн урцсан үчиж чаддгаа. Тэгэл аав нь хойноос ирэл зарим нь хойн дээр очиж хэлдэм байваа. Тэгээд барилдад байж логгол тэгчдэг. Тэгчгээд хоёул байж атал чинь төрүүлсэн чинь нам юу болж яах мэдгүй. Нам сумын тавасик машин мотоцикл трактор бүгд чийдэн татчихсан ирж аваад бид нарыг малдарын талбайдар авчидал. Ер нь нэг өөрөө улсын аврагын малчин болсон хүүгийн төрөөс ер нь аль нь гоё байсан? Аврагын гоё байл. Юу арслан гоё байсан. Улсын аврагыг бид нэр одоо цасан дотор намтэгсэн нэгсэн болол нам. Тэрэд чирэн баяр бол нэг чухал биш байсан байх уу тий? Баяр нэг их битүүр баяр гэж нэг их мэдгүй их явдгаа намтэгсгээл байдаг. Хамтран ажиллагч Auru Garden Residence. Хамтран ажиллагч Төмөн хийцлийн төгс бүтээл Итгэлт хийц компани. Өвжи энержи шатхуун түгээх станц нь Баруун аймгууд руу явах төв зам дагуу Улаанбаатар хотоос 56 км-ийн зайд Төв аймгийн Аргалан сумын цагаан хөтлийн дэмжээр байрлаж байна. Орцгар цайтай, нэгэн зэрэг олон автомашин хүлээх хүчин чадалтай, том өрийн автомашины зогсоолтой, орчин үеийн шатхуун түгээх станц. Бидний хэрэглэгч та бүхэндээ өндөр чанартай бензин болон дизель түлхшээр түргэн шуурхай найдвартай үйлчилж байна. Бид таны аян замын сайн нөхөр байх болно. Өвжи энержи итгэлтэй найдвартай үйлчилгээ. Би нэг санахын анх аймагт барилдаж байхдаа нөгөө Монгол гутал нэг томцсон Монгол гутал хүний Монгол гутал өмсөжсэн юм шиг юм. Оймсгүй. Тэгээд нөгөө Оймс нь орон задарчсан гэж. Тэг оймсгүй ч. Тэгээд юу та. Нөгөө пүүзнийхээ үдээсээр төрөгийн ботсон барилдаж байсан. Тухайд манай сумын Намсраа Баатарах хоёр ах бүх үзэж жагаад тэгээд бидний готлынх нь артал бас задарсан. Тэгээд би ч тэр үеднээс нэлээд сайн барилдсан. Тэгээд манад очиж аавдар очисон байгаа юм. Тэгээд аав сүүлд ярьж байгаа. Хоёр залуу нэлээд юм ярих дуртай. Суугаа болдгоо. Тэгээд нэг шил ярих задлж өгöd гэж байгаа юм. Тэгээд яриа суусан чинь нөгөө хүүч нь одоо ингээ сайн барилдаж байна. Нэг гутал авч өгөөч та арайш тий одоо задрахаа гуталтай барилдаж байна гэдэг. Зодгүй шүүдэг авчиг гутал авчиг гэх. Тэгэл хоёр ахын муйнаар би чинь шинэ Монгол гутал албаа шүүдэгтэй болж ялаа шүү дээ. Тэгээд тэр хоёр хүн кэлдгээд манай өвгөнд ирэн нам Кирваргийн баг улсууд ирэн амангаж өгкэлдэггүй байхгүй. Манай хүн нэг Ираса нэг тийм их Хатуу зарчимч. Үгүй ирэн амар чанга. Тэгсэн чинь тэр хоёр залуу кэлдгээд эрүүл уч хэлж чадахгүй, зүрхэлж чадахгүй учраас хоёул нэг шил арх хувааж uuсан байгаа. Гэртээ. Тэгчгээд манай гөр ирээд гисний тимийн ядам болж ирсэн. Тэгээд энэ хүн таны гутлаа аваад өгч нэг яадаг шүүдэг ягаад аваад өгчдөг. Заавалж навчдаг юм л та над хэлч бопч өгнө гэж юм намсраа. Тэгээд чинь тэгээд аав нь хаврнороо давчихсан. Тэгсэн тий. Тэгж одоо хоёр ахыхаа уйнаар анх Монгол өхийн ижвэрэн хувцастай болж илээ шүү дээ. Нөгөө ой нэвтрүүлэлд орж шүү дээ. Тэнгэр. Ер нь яг ингэ санагдсан шүү дээ. Нөгөө намайг жоохон бах чинь нутгийн хөгшчүүд манай Норвегийн тэр за нутгийн нэр гаргах мундаг бүх хүүхд төрлөө мундаг бүх хүүхд болно даа гэж ингээл ярьдаг. Тэр ер нь хүн маш их тийм урам өгдөм болоо гэж юу боддоо шүү дээ. Тэр урмаар маш их хөглөгдсөн байх гэж боддоо шүү дээ. Нурвах чамаг бök болно энэ бөкөг юу жанжин болох үеж өгчсэн юм шиг. Тий. Тэгээд манай төдвах чинь сумын эсклааднаас тухайд ямар ч сайхан байсан юм. Сумын эсклааданд зодог шуудаг маш их байдаг шүү дээ. Тэгээд надад нэг томцсон зодог шүүдэг өгчээдэг тухайд. Нэрээ ээж аав чинь хэдэн онд оюутан залуучдыг их наадамд явж ирлээ. Аав нь залуучдын оюутан наадамд 85 онд явсан. Би амарчаад 7 хонс батл явсан. Тэгсэн 300 төлөөлөгч явсан гинэ. Тэгээд 300 дотор жүүлчд бас явсан. Тэгсэн чинь 300 төлөөлөгч дотор нийлхгүйт 2 хүн явсан гинэ. Нэг нь Хувд аймгийн гэлөө Хувд сумын гэлөө нэг Хувд аймгийн нэг хүүхэд
Манайхан давстаас манайгаад 2 хүүхэд юусан чинь тэр би амарч 7 хоногтой хүүхдтэй даваа жаргал гээд нэрөөгөө гарсан нэмлэгээс гарчихсан байтал наад тэгээд эвлийн төв хураагаар дамжаад хотоос аймгийн эвлийн үрт ирээд эвлийн үрээс нь сумын эвлийн үрт ирээд наадам гэсэн нэртэ сонь авчирж өгöd дахиад төрснө гэрчлэгийн тэр дурн газар дээр нь хуулаад суулаад тэгээд наадам гэд нэр өгсөн. Тэгэхээр манай ихч наадмын нэрийг эвлийн товороноос өгсөн бож таарч байна уу? Улсаас өгсөн. Улсаас өгснөр юм уу? Би та хэд чинь 85 оны одоо Москвагийн 12 дугаар их наадамд яваад яг тэр үед гарсан болохоор наадам гэж нэр өгсөн гэж ойлгоод байна шүү дээ. Гөө улсаас өгсөн нэр нь сонёор дамжиж. Соньтой хоёрхан төлөөлөгчийн тэ хоёр хүүхэдтэй наадам гэдэг нэр өгсөн. Тэгсэн нүүдний нэг зураг дээр гарсан би зураг зайнда харж яасан чи нүүдний ерөнхийлөгч наадам гэдэг нэртэй 8 хүнэнд гарын бэлэг өгчихлээ. За. Түүнээс хойш одоо 8 хүн болчихсон байлаа. 1985 он. Тэгэхээр тэр үед чинь бас тэгэл Монголын одоо тухайн үеийн салбарын шилдэгүүд л явдаг байсан юм шүү гом тий. Тий. Яг л урддан барьсан одоо энэ л юм сонсдог энэ ям цаашдаа авраг болгоно гэсэн тийм бодолтой улсуудаа явуулж ясна. Цаашаа тэр улс өчн очиад бас кийсэн хөдөлмөр юугаар төв телевизээр цацсан. Аутом бол шилэн телевизэд орлоо гэдэг юм байна. Тэгээд ярилцлага өглөө гэдэг юм байна. Би нэг юу яагаад ээж би чинь Алтангад содон чинь 2017 онд авсан юм байна да тий. Алтангад содон аваад. Тийм байх. Тэгээд аав дээр явж очиад тэгсэн ааваар загнуулж яваад. Тэгээ яасыг гэдгсэн чинь шагнал үн цэнгөө болжээ гээд. Тухайн үед яадаг бас ингээр 3 жилийн гавшгаач тий. 3 жилийн гавшгаач яадаг үстэй. Аавт юу? Тий. Улан байдаг. Тэгээ гавшгаачуд аваад Усын тэргүүний залуу алтан медаль аваад тэгээд аймгийн авраг малчин болоод усын авраг малчин болоод тэгээд хөдөлмөрийн хүндэт медаль лөө. Тэгээд хүндэт медаль ирсэн. Тэгээ алтан гац гээд ингээд ийм шатараатай улаан төгөөд ингээд ийм шатараатай авсан шагналыг би нэг өдөр алтан гац өгөөд оронгот энэ уур хүрээд. Гэтэл би чинь арслан хүн алтан гац өгөө аваад орж ийн гэдгсэн чинь. Ийм бэрэмт стратеги юм байж болохгүй гэж нэг оруулж байсан. Хөдөлмөрийн мэдээ аваагүй байсан нөхцөлд алтан гадаас ирдгөө байсан. Тухайн үед тий. Алтан гадаас авсан хүнд улаан төгнүүд нэр нь улаан төгнүүд нь алтан гадаасгүй хүнд ирдгөө байсан. Яг дистарата. Тий яг тэгээд аав тэр загнаал тэрнээс хойш тэгээд за. Ер нь нэг шагнал гэхээс илүү хүний хөдөлмөрийн мөн чанар, хөдөлмөрөөрөө хийж бүтээсэн юм хүн дэр нь хамгийн их том одоо үр шимээ өгдөг юм байна да. Буцаагаад үр хөөхтэй ч гэсэн маш тийм том үлгэр дуурайл болж үлддэг юм байна гэдгийг одоо ойлгосон шүү дээ. За тэгээд ээж одоо хүн одоо подкастын хөтлөгч болсон. Тэгээд яг энэ подкастынхаа эхний дугаарт ээжигээ урьж оролцууллаа. Нэгдүгээрт арга билэг талаа ботсон ч нөгөөтэйгөр манай аав ээж хоёр бол маш их хөдөлмөрч хичээнгүй амьдралын төлөө маш их шаргуу хичээл зүтгэж байсан ийм хүмүүсээ. Тэгээд подкаст бол ерөнхийдөө хүмүүс төгжирч яваа одоо чөлөөт цагаа ийм оюунда хөрөнгө оруулалт хийсэн ийм бүтээл байдаг. Тэгээд аав ээж хоёрын маань туулж өнгөрүүлсэн амьдрал бол маш их хөдөлмөр хичээл зүтгэл донд явсан, амьдралын хатуу зарчим донд туулсан ийм онжилууд байсан. Тэгээд энэхүү подкастыг сонсож байгаа хүн бүхэнд аав ээж хоёрын минь амьдралаас бас энэ тууштай хөдөлмөрч хичээнгүй занг нь бас үлгэрлэж аваасаа гэсэн үгнээс бас ээжигээ урьж оролцуулсан юм би ер нь хөтлж чадхаар өнөө байж ирнэ. Сүр болно шүү дээ. Тэгээд сүрэн шүү дээ. Ямар ч юм их чадна л гэж хийвэл чадна. Яг үн ялангуяа спорт бол нөгөө бие үйлдэлээр үзүүлдэг биеийн хүчний ажил нөгөө нэг биеийн хилэмжээрээ одоо ингэж
хүмүүст одоо сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг ийм зүйл. Тэгэхээр спортын бид бүхний бас хоцрогдож байгаа нэг зүйл бол хэл яриа одоо олон түмэнд өөрийгөө илтгэх чадвар энэ бүхэн бас хоцорч байдаг. Тэгэхээр энэ бүхэн дээрээ ч бас энэ подкастыг үзснээрээ бас нэлээдгүй хөгжил одоо бий болох болоо гэж бодож байгаа. Анхны дугаар болохоор алдаа оноо байж магадгүй. Сонсогчид та бүхэн бас ойлгоорой. Тэгээ цаашдын дугаарт Монголын хөв хүний хөгжлийн шилдэг номнуудаар хүн одоо авч амьдралдаа хэрэгжүүлэх маш тийм чухал одоо зүйлүүд байдаг. Тэгэхээр энэ бүгдийг нийт сонсогчид та бүхэнд хүргэхийг хичээнэ. Тэгээд ээж одоо нийт сонсогчдоо нэвтрүүлгийн төгсгөл тэгээ сайхан мэдчилгээ дэвшүүлээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөё. Нийт хөтөлмөрчтэй болон миний ярилцсан яриаг сонссон та бүхэнд баярлалаа. Тэгээд цаашдаа харин өргөхөд ямар нэгэн хүнд сургамж болтгоо гэж л ярьж байна. Манай подкастын эхний дугаар болох ээжтэйгээ ярилцсан дугаарыг хүлээж авч үзэж сонссон нийт үзэгчид та бүхэндээ бас баярлалаа.